Үнэхээр уур хүрсэн. Игдүүцэлд хүрсэн. Энэ хүн чинь болохоор жирийн нэг тийм гудамжинд лаазерлаж явж байгаа хүн биш байхгүй юу? Монгол улсын хууль зүйн сайд хүн шүү дээ. Хууль зүйн сайд байхгүй. Тэгээ тэр хүний анаас гарч байгаа үг болгоныг ард хүмүүс чинь баримттай үнэн гэж хүлээж авдаг. Гэтэл харин мань дахир одоо ээлжид гүтгэлэг худлаа ярилцлал хийж л байна л да. Тэгээ тэр нь юу вэ гэхээр засгийн газрын эсрэг захиалгад нэвтрүүлэг хийсэн. Тэгтээ тэр чинь бас бүр Хээрөө Баатрын захиалгаар шүү одоо мөнгө аваад хийсэн. Нэг сэтгүүлчийг нь цагдсан хорьсон, нөгөөдхийг нь бүр оргон зайлчсан гэдэг амар ноцтой юм. Тэгээ тэр баримтаа өчигдөр буюу одоо энэ өнгөрсөн даваа гарагт олон нийтэд гаргана гэж хэлчихэд ингээд оргон зайлчлаа л та. Зугтчлаа. Яг тэр хүнд баримт байхгүй байхгүй. Тэгээд өөрөө ингээд баахан хэвлэлийн өмнө попорч баахан удлаа ярьчаад сүүлд нь одоо ингээд гидгэн тэрийгэ баримтаа харуулах хэрэгтэй болгоод байхгүй болоод ирэнгүүт яаж юм тэгэхээр өөрийгөө өвдсөн гэдэг нэг зохион болд гаргаж ирээл. Тэгээ одоо ажилдаа өнөөдөр ч ирэхгүй байгаас түрүүн цоочтой байж байгаа шүү дээ. Ирж чадахгүй энэ талаар ярьж чадахгүй байхгүй. Тэгээд бүхэл бүтэн хууль зүйн сайд ингээ худлаа яриад ингээд нийгэмд хэвлэл мэдээллийн байгууллагыг мэрэгчлэр альж байгаа сэтгүүлчнэрийг харлуулан гутааж байгаа нь бол зорилготой гэж би харж байгаа. Энэний зорилгын цаана яг ямар агуулгаар энэ хэлж яах вэ гэхээр та нар зүгээр олон юм буцаад байгаарай. Үгэн дор үгүүл шорон дор гэдэг нөө ээлж тайлхалтай хийж яах гэж ойлгож байгаа. Сүүлийн үед энэ бод групптэй холбоотой аптекерийн эдгээр нүүрсийг Монголын нүүрсийг чинь бодол зардаг байсан юм биш үү? Бид нэр уулна гэсэн чинь. Тэгээ нухаа удаа уцааж авах асуудал бас байхгүй болсон. Ингээд энэ асуудлыг хэвлэхийн зөвхөн энэ асуудал юу болж байгаа юм бэ? Нууцаас гаргаж хулгайгаа дэлгэжгээ яриад эхлэнгүүт зөрүүлээд засгийн газрын эсрэг ажиллах юм бол цагдсан хорин шүү. Энэ амар ноцтой асуудал. Яагаад вэ гэхээр манай хэвлэл мэдээллийн салбарын нэг хотож нохоо үүрэгтэй гэдэг. Тэгэхээр хоттой хонь нь болгоод тэгэхээр Монголын төсөв баялаг байгаад байна шүү дээ. Хулгайлагч чомнууд нь хэм бэ нөхөр энэ төрийн эрхэнд барьсан байгаа гараа сурах ёстой хүмүүс байгалчаад байдаг. Тэгээ яагаад медиаг хотч нохоо вэ гэдгээр энэ ард түмний баялаг улс төр хоттой хоньоос хулгайлах гэдэг чомнуудаас хамгаалаач. Энэ авилга буруу булхааг нь илчлээч. Энэ дээр нь байнгын нүд чихээ тавьж байгаа ч гэдэг үүднээс л сэтгүүл зүйн байгаад байгаа шүү дээ. Гэтэл яасан хулгайлал өөрөөр нь илчлэх юм бол шоронд хорног сүрдүүлдэг чи одоо энэ артчил суусад байж болох үзэгдэл мөн үү? Би бол гэж бодохгүй байна. Тэгээд зоригтойгоор энэ медиагийнхныг харлуулан гутааж яана, айлхан сүрдүүлж яана, амын байрыг гэж зорж яана гэж би бодож байгаа. Тэгээ их хоёр сайд хандж хэлэхэд та одоо ичих хэрэгтэй. Өмнө нь та юу гэлээ 50 сэтгүүлч нүүрсний машин 40 нүүрсний машинтай гэдэг баахан ярьсан. Тэгээд тэр нүүрсний машинтай сэтгүүлч олдсон нь олдоогүй шүү дээ. Тэгээд тэр хүн чинь тухайн үед хууль зүйн сайд байхдаа тэр нүүрсэн сонсголыг удирдах жахтал хийжсэн шүү дээ. Тэгээ ингээ худлаа ярьчихгод нөө сэтгүүлч нар чинь ингээ хулгайч нартайгаа нэг хүнжилт орцсон юм байна ингээ нүүрс хулгайж байгаа юм ингээ бодцсон. Гэтэл яг үндэ тийм байгаагүй. Ингээ худлаа ярьчихдээ. Дараачаар нь нүүрсийн сонсгол хийжсэнээ юу гэж хэллээ. Одоо ингээд нүүрсийн захиалгаар одоо намайг харлуулан гутаасан маш том тэр бум төрний төсөв төртөгтэй том компанид ажиллаж явах чинь одоо над шиг хүн байхгүй болно гэж баахан худлаа ярьсан. Их хоёрын талаар яг үндэ ямар ч юм гараагүй шүү дээ. Тэг ерөөс ингэж худлаа ярьдаг хүн. Тэгээ одоо төрийн юм өндөр албан тушаалт ийм хариуцлагатай төрийн сайд хүн бийжж ингээд ээлжтэр ингээд худлаа ярьж биднийг гутаанд оруулах байлоо. Тэгээ үнэн чинь ингээд ерөөсө 2 хоногийн дотор л одоо идэрчээ шүү дээ. Өөрийгөө өвдсөн болгож худлаа яриад. Яг үндэ бол миний хоолой сөөцсөн байгаа шүү дээ. Гэхдээ би ярьж чадчихгаа шүү дээ. Тэр хүн үнэхээр баримт байсан бол хоолой өвдсөн байсан ч гэсэн гараа ярих л байхгүй. Тэгээд байхгүй чи яах. Ийм л одоо болох хэрэгтэй та одоо. Тэгэхээр одоо сэтгүүлчтэй ингэж нийгэмд удаадараа харлуулж байгаа нь иргэд сэтгүүлч нартай хэвлэл мэдээлэлтэй итгэхгүй болох одоо энэ бас эрсдлийг дагуулад шүү дээ. Тэгэлгүй яах юм. Энэ ард иргэд чинь хамгийн гол төрөө хэлсэн шүү дээ. Их хоёрын үгийг төрийн сайд хүн улсын хурлын гишүүнээр үнэн гэж хүлээж байгаа байхгүй юу? Хууль зүйн сайд чинь юм худлаа ярьж болдог хүн биш байхгүй юу? Яг сул гишүүн байхдаа бол эрх мэдэл төрхийн тулд элдвэр худлаа донгос болох л байх л та. Гэхдээ хууль зүйн сайд чинь худлаа ярьж болдгоо байхгүй. Бүр бичлэг байгаа гэсэн надад хэлсэн байсан. Бичлэгтэй гэдэг. Тэгээ бичлэгээ гаргаад ирэлтэй одоо харъя. Тэгээ одоо юу гэсэн энэ захиалгатайгаар засгийн газрыг ер нь засгийн газрыг шүүмжилсэн хэвлэл мэдээллийн байгууллагыг л шоронд хорих юм шиг байлээ. Тэгээд энэ хоёрыг магтаад энэ хоёр мундаг шүү. Та бол нүүрсний хулгайтай сайн тэмцэн шүүгээ худлаад өгөөж явах юм бол тэр хүн ингээ байгаа тийм. Тэгээ буруу булхааг нь баримтайгаар гаргах юм бол чи захиалгатайгаар засгийн газрыг яалаа гэдэг. Одоо тэр ихсэг төрийн эсрэг гинт хэрэг юм байна шин. Тэгээд сагдаа орох нь байна шин. Тэгтээ бүр би сая нэг хайгаа олохгүйсэн чи эвлүүлэх цал байсан гинөө. Яг үндэ энэ хоёроо эвлүүлэх чигдэг чинь их өөр албан тушаал байдаг юм аа. Сэтгүүлч хүн баримт мэдээлэлийг олоод түүнийгээ боловсруулаад зохиол гэдэг зүйл бичдэг.
зохиол гэдэг зүйлээ олон нийтэд хүрэхийн тулд зураглааж одоо ингээд бус хүмүүсийг ашигладаг. Ингээд бэлэн болсон метражийг чинь хамгийн сүүлд компьютер дээр тавиад найруулагчийн даалгаврын дагуу за энэ дүрсийг энчээ тавь. Энэ яриаг энчээ оруулах гэдэг дарааллын дагуу хүний хэлснийг үг дүүгөө биелүүлж байгаа тэр эвлүүлэгч хүн чинь тийм үүрэгтэй юм аа. Нэг үгээр хэлбэл тушаал өгөнгүүд мэдлэг гүйцэтгээд ажиллаа гэдэг танаа одоо хуулийн салбараар цэрэг цагдаа шиг тийм хүн юм аа. Гэтэл тэр хүний хоригдч одоо яг юу л одоо болооч. Бас шившигтэй юм даа. Контент бүтээгч хүмүүсийн одоо төлөөллийг сэтгүүлч гэж цодолж байгаа нь өөрөө бас хууль зүйн сайдын хувьд зайлшгүй асуудал. Би яг тэр яг аль биесны байрны би хараагүй ч хэлээ клип гэж ойлгосон шүү дээ. Жи нэг дуу гаргацсан юм удаа нөгөө бигжи. Тэр дуун дээр нь нэг хитэн дүрсэл оёвдол тавьсан чинь засгийн газрын эсрэг захиалагтайгаар ажилласан гэдэг цол аваад тэгэл шорнд энэ одоо энэ бол жоохон ингээ одоо яхаа инээгээд ярьчлаа да. Гэхдээ инээх асуудал ерөөсөө биш аахгүй. Энэ амар ноцтой асуудал. Энэ бол дарангуйл тогтцоог харуулж байгаа асуудал. Их хоёр гэдэг хүн одоо өөрийн харлуулахын тулд сэтгүүлчдийг тэрбум төгрөг хувааж авсан байна. Миний эсрэг бол компанид ажил явуулж байна гэдэг мэдээлэл хэлсэн шүү дээ. Тэгсэн. Тэгэхээр ер нь өөрөө бол сэтгүүлчээрээс олон жил ажиллаж байгаа юм шүү дээ. Тэгэхээр яг сэтгүүлчдэрт ийм технологи явдаг юм уу? Өөрөө энэ мөнгнөөс нь ер нь авсан уу? Энэ мэдээлэл дээр яг юу гэж бодсон бэ? Гэхдээ үнэхээр тэнд тэрбум тарааж эсвэл одоо надад олдгол ёстой доо. Би ч бас олон дагагчтай шүү дээ тий. Хайл наатахыг мачи наатахыг гөвөөдөж гэл бол өхмөрлөнд тэгэд надад бол яг үүндээ инх хоёрыг харлуулан гутаа гэж сохор зоосч авч ирээгүй. Тэгтээ Монголын ард иргэдээс надад бол хандив бол ирдэг. Тухайлбал сүүл дээр Филиппин явах гэж нэвтрүүлэг өгөөч гэж тэгэхэд бараг 20 сая төгрөгийн хандив 2 өдөр цугуулж яалаа. Сүүлд тэр Эрдэнэ сүхийн асуудлаар ингээл нөгөө гэр бүл өвчрхэл таалсан нэвтрүүлгээр би ч нэвтрүүлгэн хаард гуйлга гуйчдаг ш таньд дасаа тавьчихдаг. Тэгэхэд бас нэг 2-3 сая төгрөг ингээл ард ирээд 10 гуйчдаж тавьгээд цуглаад идэх байхгүй. Тэгээд яагаад монголчууд надад ханд өгөөд байна гэхээр хотч нохоо үргээ сайн биелүүлнэ аялал шалгаач нарынхаа буруу болохыг ичилдэж ханд өгч би ойлгож байгаа. Нийгэмд байгаа шодрог бус эсрэг тэмцэгч. Тэгээ яхаа ингээд ард түмнээс өгсөн мөнгөөр нь ингээд засгийн газар шүүмжилчих юм бол захиалгатайгаар чи одоо ингээд гүтгэлтэйгээ нав шоронд хийх юм. Энэ одоо балаа юм ойлгоход хэрэгтэй. Айж гин. Үснэ.